Сайн мэцэн Бабак байна. Та зуны үйлрэл сутай хайрхан дээр авиралт хийх гэж төлөвлөж байгаа бол хувцаа хэрхэн зөв сонгож өмсөх, хэрхэн зөв тохируулж өмсөх талаарх зөвлөгөөг хүргэж байна. Тэгэхээр манай багийн хувьд өнгөрсөн жил буюу 22 оны 100 клубийнхаа гишүүдтэй нийт 12 хүний бүрэлдэхүүнтэй сутай хайрхан дээр амжилттай авиралт хийсэн. За миний хувьд бол сутай хайрхан дээр үргэлжлүүлсэн 3 дахь удаагийн юм авиралт болсон. За сутай хайрхан маань бол чулуулаг бүтцтэй оргил нь мөнх цастай манай Монгол орны маань мөнх цастай үзэсгэлэнт хайрхтуудын маань нэг байгаа. За ууланд ойролцоогоор 100 м өксөх тусам агаарын хим 0.6 хэмээр буурдаг буюу 1000 м-ийн өндөр авалт хийх тутамд агаар мандлын температур даруй 6 хэмээр буурдаг гэсэн судалгаа байдаг. Уулын эрсдэс докторгүй цаг агаарт та зөвхөн өөрийнхөө өмсөж аваа хувцасныхаа тусламжтайгаар даван гарах юм зайлшгүй шаардлага тулгардаг. Тэгэхээр ууланд олон давхарга үүсгэж өмсөх нь хит халууцаж хөлөрхөөсөө өмнө хувцаа нэмгэлж тайлах, хит даарахаасаа өмнө давхаргаа нэмж зузаалах юм боломжийг бол олгодог. За тэгэхээр сутай хайрхан дээр хэрхэн хувцаслаж авиралтай амжилттай болгосон зөвлөгөөг хүргэж байна. За юуны өмнө суур давхарга буюу base layer-ээс танилцуулга эхлэе гэж бодож байна. За base layer дээр болохоор энэхүү цамцыг бол сонгож авч өмссөн. За base layer-ийн маань гол үүрэг бол хүний биед шууд өмсдөг учраас бие дэвтэйхэн биеийн дулааныг хадгалах чадвартай, за мөн биеэс ялгаруулж байгаа хөлс чигийг шингээж аваад эргээгээд хурдан хатааж биеийг хуурай тав тухтай байлгах ийм үүрэгтэй байдаг. За mid layer буюу дундын давхарга дээр болохоор би энэхүү цамцыг бол сонгож авч өмссөн. За mid layer-ийнх нь бол үндсэн үүрэг нь биеийн дулааныг хадгалах буюу дулаалгын давхарга гэж ойлгож болно. За мөн base layer-ээс гадагшлуулж байгаа хөлс болон чигийг мөн давхар гадагшлуулах юм үүрэгтэй байдаг. Тэгэхээр та бүхэн дундын давхаргын энэ цамцаа сонгохдоо хөлс чигийг гадагшлуулах болон за мөн ийм дулаахан материалаар хийгдсэн цамцыг сонгохыг бол зөвлөж байна. За энэхүү mid layer-ийн гадна талаар бол out layer буюу гадна давхарга дээр салхины хамгаалттай, бороо, цас, усны хамгаалттай ийм күртгүүд байдаг. Тэгэхээр та энэ күртгүүдээс тухайн авирж байгаа уулынхаа онцлог цаг агаар тохируулаад энэ олон төрөл зориултаас нь бол сонгож өмсөх бол боломжтой байдаг. Тэгэхээр би бол зуны үйлрэлт сутай хайрхан дээр авирахдаа base layer, mid layer, out layer гэсэн юм 3 давхаргын хувцсыг бол өмсөж явсан. За мэдээж өндөр уулын бүсэд бол цаг агаар бол докторгүй хувьсамтгай байдаг учраас заавал дулаалгын инсуляшн юм сүдэн дулаалгын давхаргын курткийг бол давхарлж цүгэлж авч явахыг бол зөвлөж байна. За доогоор өмсөж байгаа хувцсны хувьд бол өмсөх дараалал олон бусад тавигдах шаардлагууд нь дээгүүр өмсөж байгаа хувцсуудтайгаа бол ижилхэн байдаг гэж ойлгож болно. За юуны өмнө мэдээж суур давхарга буюу base layer-ийнхаа өмдийг өмсөх шаардлагатай. За тэгэхээр base layer маань мэдээж хүний хөдөлгөөнийг хорихгүй мөн хөлс чигийг гадагшлуулах чадвартай ийм материалаар хийгдсэн байхыг бол зөвлөж байна. За харин даав материалаар хийгдсэн хувцсыг бол зөвлөхгүй. Яагаад тэгэхээр даав нь болохоор ус чигийг хурдан өөртөө шингээдэг боловч эргээгээд ус чигээ гадагшлуулж хатах чадвар муутай байдаг учраас уулын нөхцөлд удаан хугацаагаар нойтон чигтэй хувцастай явах нь биеийн дулаанаа алдах, даарах, бээрэх, за мөн цаашлаад осох юм эрсдлүүдэд хүргэж болзошгүй байдаг учраас даавн хувцсыг бол хэрэглэхгүй байхыг бол зөвлөж байна. За тэгэхээр base layer-ийн гадна талаар бол салхи, бороо, чиг, цаснаас хамгаалсан out layer буюу ийм өмдийг бол өмсөж явсан. За мэдээж хүн болгоны хүйтэн төсвөрлөгч дулаан мэдрэх чадрууд нь өөр учраас хэрэг танд тухайн өдөр хүйтэн санагдах юм бол base layer-ийн өмдийг бол дахиж нэмж зузаалах бол боломжтой. За тэгэхээр би бол сутай хайрхныхаа авиралтан дээр base layer-ийн өмдийг өмсөд гадуур нь бол шууд ийм hard shell өмдийг бол сонгож өмссөн. За мэдээж цаг агаар муудах юм эрсдэлтэй байдаг учраас салхины хамгаалттай ийм өмдийг бол давхар цүгэндээ цүгэлж авч явсан. За та бүхэнд нэмж зөвлөхөд уулын цаг агаарын мэдэн дээр цаг агаар дулаахан
хурд тунцгүй салхи тогтвортой гэж байсан ч гэсэн нэмэлтээр одоо дулаалах салхины өмд болон одоо салхины өмднийхөө гадна талуур өмсөх нэмэлт дулаалгын өмднүүд мөн дулаан күртэг болон бэлийг бол заавал цүнхэлж одоо авч явахыг бол зөвлөж байна. Хүн бүрийн хүүтнийг тесвэрлэх чадвар болоо одоо дулааныг мэдрэх, хөлрөх зэрэг нь бол харилцан адилгүй өөр байдаг учраас та бүхэн өөрийнхөө биеийн онцлогт тохируулан мөн авирж байгаа уулынхаа цаг агаар улирлын онцлогт тохируулаад хувцсныхаа зузаан нэмгэн болон одоо давхаргын тоог бол нэмж өөрчлөх боломжтой байдаг. Мөн та уулын хувцсны худалдан авалт хийх гэж байгаа бол хувцсны давхаргын мэдээлэл нь тухайн хувцсныхаа ялькин дээр бичээтэй байдаг ба мөн та худалдааны зөвлөхөөс нэмэлт зөвлөгөө мэдээлэл авсны үндсэн дээр худалдан авалт хийж байхыг зөвлөж байна. Хүүтэнд хүний биеийн одоо үзүүрийн хэсгүүд хамгийн түрүүнд дулаанаа алдаж даарж бэрх эрсдэлтэй байдаг. Тэгэхээр уулын нөхцөлд уулын зориултын бэлийг өмсөж явах бол шаардлагатай. Тэгэхээр уулын бэл нь бол зориултын хувьд бол техникийн авиралтын, мөсөн авиралтын, өндөр уулын гэх мэт олон төрөл зүйл зориулттай байдаг боловч одоо аль ч нөхцөлд та уулан дээр цаг агаар муутахад давхарлаж өмсөх зорилгоор хуруугүй юм зузаан бэлийг бол авч явахыг бол зөвлөж байна. Хүний биеийн дулааны 40%-ийг одоо хүн дан толгоогоор алддаг гэсэн юм судалгаа байт юм билээ. Тэгэхээр хүүтэн сэрүүний үйлрэл ялангуяа таны авч явах зайшгүй нэг хувцас бол одоо малгай. Тэгэхээр малгай бол мэдээж одоо дулааныг хадгалах чадвартай, хөлс чигийг гадагшлуулах чадвартай байхаас гадна мөн одоо толгойг барьсан биш, толгойд эвтэйхэн юм сунамтгай материалаар хийгдсэн байх хэрэгтэй байдаг. Мөн ууланд бол хүзүү, хоолой болоо одоо нүрийг хүүтнээс нар салхинаас хамгаалах зориулт бүхий одоо юм бафыг бол хэрэглэх нь бол ач тустай байдаг. Тэгэхээр бафыг бол зөвхөн одоо хүзүү хоолой одоо нүрийг одоо хамгаалахаас гадна одоо толгоондоо өмсөж хэрэглэх, гарандаа зүүх гэх мэтчлэнгээр одоо олон зориултаар ашиглаж болдгоор бол давуу талтай байдаг. Сутай хайрхныхаа авиралтанд би бол одоо Laspeteo брендийн G2 загварын гутлыг бол сонгож авч явсан. Мэдээж зуны үйлрэлд цаг агаар доктортой дулаахан үед бол 70 цэвчнээс дээшээ одоо 2000-аас одоо 4000 метрт өмсөх зориулт бүхий одоо эдгээр гутлуудаас бол сонголт хийж авч явах бол боломжтой боловч хэрв та ийм салдаг одоо дулаахан ийм хэрэг гуталтай бол энэ гутлаа одоо өмсөх нь илүү одоо эрсдэл багтай найдвартай гэдгийг бол хэлмээр байна. Тэгэхээр миний сонгож авч явсан одоо энэхүү G2 гэдэг загвар маань болохоор 70 цэвчнээс дээшээ 3000-аас 6000 метрийн өндөрт бол өмсөх зориулалтаар бүтээгдсэн. Өөр дээр ийм салдаг ийм дулаахан бойтогтойгоор ийм давуу талтай. Тэгэхээр би авиралтын үед болохоор энэхүү гутлынхаа дотор бол дан оймс өмсөд явсан. Оймсон дээр бол одоо нэмж анхааруулах хэлэхэд бол одоо бейс леерүүдтэй нэгэн адилхан одоо даван материалаар хийсэн оймсыг бол сонгож авч өмсөж явж болохгүй. Яагаад тэгэхээр хөлийг бол дааруулах юм эрсдэлтэй байдаг. Манай Монгол орны маань хувьд болохоор эрсдэс ийм цаг агаарын бүсэд оршдог. Тэгэхээр зуны үйлрэлт гэлтгүй одоо уулын нөхцөлд бол одоо хоримтгай байдаг учраас та бүхэн одоо аль болох одоо салдаг юм бойтогтой юм дулаахан гутлуудыг бол сонгож явахыг бол зөвлөж байна. Ууланд нэмэлт хэрэгсэл олгож одоо уулын дуулга буюу каск, таяг, одоо лидруп, цасны шил болон үүр хөвчүүдийг бол хэрэглэх шаардлагатай байдаг. Та эдгээр нэмэлт хэрэглүүдийг болохоор тухайн аяллахаа хол ойр зайнаас хамаарч мөн цаг хугацаа болоо одоо улирлын онцлог шинжүүдээс хамаарч бол сонголт хийх нь бол зөв юм. Ингээд та бүхэндээ уулын хувцсны давхаргуудын тус бүрийн одоо оролцоо болон үүргүүдийн талаарх зөвлөгөөг хүргэлээ. Та бүхний аялалд амжилт хүсье. Баярлалаа.